Монгол улсын Мандавиач хөхийн сүрэн хор, Монгол улсын урлагийн аваа зүтгэлтэн Жүмпэрлийн саруул уян нарын хийсэн ярилцлага дээр сүрэн хор мандаа миний хээр азраг том хүүгийн минь нэрний Гамбаа зээрд гэж хурдан зээрд азрагны төлөө Хинти аймгийн Галшир сумын хөлөгч уяач Өвгөн ноён Минжүр дөржин бүрүүжвийн адуун сургийн угшилтай Хинти аймгийн Галшир сумын уяач Дагмид өчр мээрэнгийн цоохор хонгорууд гэж олон хурдан адуу байсан. Энэ айлаас нэр туяач Балдан Санжаагийн шинжиж авсан Хинти аймгийн Галшир сумын олон түмнийхээ донд цагаан хэмээн алдарсан Наван дэндвийн очир зээрдгэж хурдан азрагны төлөө хөхийн цэвдэр гэдэг манай аавын хурдан цэвдэр азраг байсан. Түүний төлөө миний том хүүгийн нэрний Гамбаа зээрд азраг. Харин энэ зээрд азрагандаа би Халим хаан гэдэг хүнээс судалдаж авсан хээр байцаа хураалгаад алдарт босоо хээр азраг мань төрсөн түүхтэй хэмээн хуучилсан байна. Босоо хээр азрагны их хээр гүүний дээд удам тодорхойгүй. Туурчнаас авсан. Харин би мөнх хаан гаралтайгүй болов гэж боддог. Дээд удам нь хүүхэн шүүлэнгийн хээрүүд орсон байх болов хэмээн дурсан ирсэн байна. Эндээс харахад босоо хээр азраг эцэг талдаа зүүн Монгол нутагтаа гайхагддаг. Галшрын хурдан удмын адуу, Өвгөн ноён Минжүр дөржин бүрүүжвийн бий болгосон Дагмид адуу зэрэг олон хурдан адууны өр хойш залгасан бол мөн их талаараа Сүхбаатар нутагт айл өхний авдраг өнгөрваа дээр залгагддаг. Алдарт хүүхэн шүүлэнгийн хээр азрагны удамтай гүнээс гарсан болов хэмээн таамагласан. Долоо уралдаж долоо төрүүлсэн босоо нэрэндээ таарсан чухам хүү хөлөг хөлөгийн дундаас хурдан хээр азрагныхаа талаар хуучилж байжээ.